Сайн байцгаана уу? За өнөөдрийн хуулийн болонгаар UB адвокат хуулийн бирмийн өмгөөлөгч Борхоо би та бүхэнд цахим залилантай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлдлээ. За сүүлийн үед манай нийгэмд залилантай холбоотой асуудлууд нэлээд гарч байгаа. Өөрөөр хэлбэл залилангийн гэмтрийг өсөх ийм хандлагатай буюу тогтмол өсөж байгаа. За үүнээс урьсан сэргийлэх зорилгоор та бүхэнд дараах хууль зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. Тэр дундаа энэ цахим залилантай холбоотой асуудлаа. За цахим залилан гэж өөрөө юу вэ гэдэг агуулга. Гэхдээ Монгол Улсын эрүүгийн хуульд сайн зааснаар залилан гэдэг агуулгаар шууд томьёолж өгсөн. Гэхдээ сүүлийн үед хүмүүс цахим залиланд өртөчлөө, цахим залилангийн хохирогч болчлоо гэдэг байдлаар асуудалд хандж байгаа. Энэ агуулгаас ингээд аваад үзэхэд энэ цахим залилан гэдэг нь тусдаа гэмт хэрэг юм уу гэдэг ийм агуулга нийгэм түгээмэл илэрхийлэгдэж байгаа. Гэхдээ яг эрүүгийн хуулийн тусгай ангид цахим залилан гэдэг ийм агуулгаар бол хуульчилж өгөөгүй. Залилах гэмтэрэг гэдэг ийм агуулгаар бол хуульч өгсөн. За энэ цахим залилан гэдэг маань ямар хэлбэрээр яваад байна гэхээр цахим хэрэгсэл ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл Facebook, Twitter, Instagram гэх мэт цахим платформ ашиглах байдлаар, цахим тоног төхөөрөмж ашиглах байдлаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар бүр шилжүүлэн авч байгаа энэ үйлдэлүүд байна. За энэ цахим залилангаас хэрхэн яаж өрсөн сэргийлэх юм бэ гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл ер нь цахим залилангаас өрсөн сэргийлэхийн тулд энэ залилах гэмтэргийн ойлголттой байх ёстой. За залилагч этгээд маань тухайн хүний эд хөрөнгө мөнгийг унаасаа буцаан өгөх зорилгогүйгээр хуурч мэхлэн бодит байдлыг нуух, төрөгдөлд оруулах, баримт бичиг ашиглах, сүсэг бишрлийг далимдуулах ийм арга хэрэгслүүдийг бол ашигладаг байна. За нөгөө талаараа энэ залилах гэмт хэрэгт буюу тэр дундаа энэ цахим залилангийн өсөлт за хохирогчийн тоо яагаад буурахгүй байгаа вэ гэдэг энэ асуудал дээр манай иргэд олон нийт маань тухайн Facebook-ээр явж байгаа жишээ нь зарч байд юм уу, лайвч байд юм уу, суглаач байд юм уу, иймэрхүү юмд итгэх. За юу гэдэг ямар нэг талаараа мөнгөө хурдан өсгөж авах энэ хүсэл сонирхол дээр бол залилагч нар тулгуурлаж энэ залилах гэмтэргийг бол үйлддэг байгаа. Тийм учраас энэ цахим хэрэгсэл ашиглаж байгаа юу гэдэг даалгавар гүйцэтгэж байгаа ч гэдэг юм уу, суглаа явуулж байгаа ч гэдэг юм уу. Энийг бол албан ёсоор эрх хүхийн байгууллагаас зөвшөөрлийн дагуу явж гин үү? Үнэн бодтой байна уу? За энэ цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа олон нийтэд хандж байгаа мэдээллийг судлах, за мөнгө төгрөгөө шилжүүлэхээс өмнө тухайн асуудлуудыг чеклж шалгах, за боломжтой бол ойр дотныхоо хүмүүстэй зөвлөдөх, за цаашлаад мэргэжлийн хууль өмгөөлөгч нараас зөвлөгөө авах байдлаар асуудлыг улс хууртай нухацтайгаар асуудалд хандах нь за энэ төрлийн гэмтрийн хохирогч болохоос өөрийгөө урьсан сэргийлж байгаа ийм үйлдэл болно. Гэвч юу гэдэг манай иргэд олон нийт маань тухайн зар лайв гэдэг юм уу, аль сүүлэн телеграмаар даалгавар биелүүлэх, аль сүүлэн за яг хурдан ингэ шилжүүлчих юм бол тэдэн хувь өсгөөд өгөн ч гэдэг юм уу, энэ нөхцөл байдлууд нь итгэж мөнгө төгрөгөө шилжүүлэх, ингээд идрөнгөөрөө хохирох юм нөхцөл байдлууд бол түгээмэл байна. Тийм учраас та бүхэн энэ цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмтэрэгтэй хэрэгээс өөрсдийгөө урьсан сэргийлэх, за энэ талын юу гэдэг хууль эрх зүйн тодорхой мэдлэг мэдээлэлтэй болох, за интернетээс бас энэ талын мэдээллийг авах, судлах ийм зайлшгүй шаардлага бол энэ сүүлийн үед бол иргэд олон тулгарч байгаа. Тийм учраас та бүхэн энэ төрлийн гэмтэргээс урьсан сэргийлэх зорилгоор өөрсдийн айлгүй байдлаа хангах үүднээс тухайн залилах цахимаар явж байгаа энэ мөнгө төгрөг шилжүүлэхтэй холбоотой асуудал дээр нухацтай хандараа гэж зөвлөмөр байна. Тэгээд ер нь энэ цахим залилан маань түлхүү ямар байдлаар явагдаад байна вэ гэхээр Facebook чатаар, зарын группүүдээр, за онлайн худалдаа нэрээр, за хуурамч хөрөнгө оруулалт, за зарим тохиолдолд банкны код ашиглах,
форумч линк явуулах, за яаралтай мөнгө шийдвүлээч гэх юм уу. Ийм байдлуудаар бол үлдэгдэж байгаа. Тийм учраас одоо юу гэдгийг хин нэг нь итгээд таньдаг хүн чинь магадгүй танаас ингээд мөнгө төрөх гоох ийм тохиолдолд зайлшгүй шалгаж нягтлж уцаар ярьж асууж тодруулж мөнгө төрөх шилжүүлэх одоо шаардлагатай. Ер нь бол одоо энэ төрлийн гэмтрийг маань хайхрамж уламжгүй байдлаас нөгөө талаас мэдээлэл тутамгаас болж одоо энэ төрлийн гэмтрэгт хохирогч болох эрсдүүд бол байдаг. За өнөөдрийн дугаараар цахим залилантай холбоотой тухайн гэмтрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх зорилгын хүрээнд энэхүү хууль зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. За та бүхэн өглөө хөтөлбөртөөгөө хамт байгаарай. За дараа 7 хоногийн нэвтрүүлгээр дахин уулзъя баяр та.